Сайн байна уу? Та сонин факт суугийг үзэж байна. Бид ер нь хүнийг л дэлхийд дээр логикоор бодож, дүгнэлт хийх чадвартай цорын ганц амьтан гэж боддог. Гэтэл олон амьтад энэ талбар биднээс тэмчих хоцордоггүй. Зарим нь бүр өчүүхэн жижиг тархитай атлаа. Хүнийч тэр бүр санаанд оромгүй түүхтэй зүйлийг бодож шийдэл гаргаж чаддаг. Та бүхэнд амьтдын гайхмаар оюун ухааны чадруудыг танилцуулъя. 3 дугаар сарын 12-ны өдөр аврагд лигийн шүүгийн 16-гийн тоглолтууд эхэлж байна. Энэ өдөр Реал Мадрид болон Манчестер Сити нарын даргарсан тоглолт болно. Та энэ тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байрлуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд авах боломжтой. Хэдэн жилийн өмнө Конгогийн ширэнгэн ойд эрдэмтэд ангөрөө хийхдээ жинхэнэ жад хийдэг сармөгчнүүдийг олж илрүүлсэн шууган тарьж байсан. Хүмүүс шууд Мичин гаригийн бослог Теног санацгаасан ч азар тэд энэ зэвсгээ хүн рүү бос харин Газакао гэдэг жижиг амьтныг барьж алхад ашигладаг байжээ. Жад хийх үйл явцсан хэд хэдэн алхамтай ногоон амьд мөчөр хунгалж авна. Навч боосон жижиг салаануудыг нь цэвэрлэн. Заримдаа холцыг нь чуулна. Дараагаар нь үзүүрийг нь шүдээр шавх боосгож ирлээд л болсоо. Ингээд хөөрхийг Галакао руу чиглэсэн аюултай зэвсэг бэлэн болгон тэр. Одоо бүгдээрээ нэгэн сонирхолтой туршилт үзье. Нийлээд хүнд ачааны доор амттай хоос тавьсан байна. Самгчин тэр ачааг яаж ийгээд хөдөлгөх гэж оролдож байгаад хүчрэхгүйгээ ойлгоно. Тэгээд тэр хүн рүү очоод тосломж хүссэн юм. Үүнийг харахаар нэг талаар хөөрхөн, нөгөө талаар үнэхээр гайхалтай биш гэж юу. Тэгэхдээ сармөгчин тусламж гуйж чаддаг юм бол өөрөө харин бусдад тусалж чаддаг. Тийм ээ, тэд чаддаг нь ч мөн тогтоогджээ. Жишээ нь хүн санаандгүй юм онгоцгсон мэт жүжиглээд авч хөрөхгүй байгаад өөрөөсгөн. Сармөгч хүний юу хүсэж байгааг ойлгосон даруйда тэр дор нь авч өгч тосолж байна. Гэхдээ та хэрвээ дадал жимсээ унгачсан бол тэрийгэ буцааж авах талаар бодоод чирэггүй үтзээ. Дараагийн сонирхолтой туршилт нь шимпанзе багаар ажиллаж чаддгүй бидгийг шалгаж байна. Эвдэмтэн жимсийг сармөгчин хүсч чадахгүй газар тусгай хавтан дээр тавина. Дараа нь торсуу олсны 2 үзүүрийг оруулж өгөв. Хэрвээ шимпанзе 2 үзүүрт хоёуланд нь хүрч чадвал хоёулангийн зэрэг татаж хавтангаа өөрлөгөө дөхүүлээд хоос аавна. Харин үзүүрийг нь хооронд нь хит хоос тавьбал сармөгчин нэг талыг нь ганцаараа татахад олс сугараад хавтан татагдахгүй тул сармөгчин маань хоосон хоцорно. Ийм туршилтыг нэг шимпанзе дээр олон давтаж үзтэл эцэст нь тэр өөр нэг шимпанзег торндоо оруулж ирээд хамтдаа 2 үзүүрээс нь зэрэг татах хэрэгтэй гэдгийг ухаардаг юм. Энэ туршилт нь шимпанзе бол дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэгж дүгнэхэд хүргэж байна. Тэдний богино хугацааны ой санамж зүгээр л гайхалтай үр дүн үзүүлдэг. Жишээ нь нэг шимпанзе ердөө 1 секундын дотор 9 ширхэг тонны байрлалыг зөв цээжилж чадаж байгаа нь туршилтаар тогтоогдсон юм. Та үүнийг гайхалтай гэж бодож байвал бүр илүү сонин зүйл сонсгоо. Англи хэл мэддэг сармөгч байдаг. Энэ бол домогт Канси гэдэг нэртэй сармөгч юм. Түүнийг сармөгчдын гоц ухаантан, суутан гэж хөвч дууддаг. Эзэн нь түүнтэй яг л хүнтэй ярьж байгаа шиг хүний хэлээр ярьдаг. Энд жишээ нь түүнд хідэн шихэг мөчөр авч ирэхийг хүсгээд тэр даруй биелүүлж байна. Дараа нь бүсгүй Канзид нүүрний хувир юм уу ямар нэг нууц дохиог зангаагаар туслаад байж бодсгүйгээд маск зүүлгээд түлхүүрийг хөрөгчөнд хийлгэж хэлэхэд сармөгчин яг л хийлээ. Үүний дараа хаалхны цаанууга бөмбөгөө авчир гэхэд мөн л шууд биелүүлнэ. Канзигийн үгсийн санг нийтдээ ойролцоогоор 3000 орчим англи үг гэж тогтооджээ. За одоо шуудын талаар ярилцъя. Хэрвээ бол шуудын дотор хамгийн ухаантай бөгөөд хүмүүс тэдний чадварыг дайхсаар ижсэн байдаг. Энэхүү туршилтаар эрдэмтэд ойд ширээн дээр гуайлан тавьж нөхрөө нь hirээний хушуу хүрхээргүй гүн хэсэгт нь мах хийжээ. Тэгээд судлаач маань шувуу ямар үйлдэл хийхийг ажиглаж эхлэв. Махны үнрээр нисэн ирсэн хэрэг түүнийг шууд авах боломжгүйг маш урдан ойлгосон байна. Ингээд шувуу үнэхээр итгэмээргүй зүйл хийж эхэлжээ. Тэр модноос мөчөр таслан авч түүгээрээ багажийн ухаж эхлэв. Гэвч энэ мөчөр хэтэрхий богино байлаа. Дараагийн хэрэг илүү туршлагатай байсан бололтой. Арай урт мөчөр авчээ. Тэр жижиг хэсгийг нь даргаж ирж амтлаад дараа нь бүгдийг нь даргаж авахар ажиллаж эхлэв. Энэ туршилтын дараа бас нэг асуулт гарч ирнэ.
Хэрэг өөрийн энэ залтай үйлдэлийг ухамсарчж хийдэггүй эсвэл зүгээр л зүн совингоор хийгээд байна уу? Үүнийг олж мэдхийн тулд эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилтыг хийжээ. Тэд модны хожуулын голд ангахаа самрын хайсан дотор авгастай хийж тавив. Мөн хажууд нь хэрэг ирээд амттанг гаргаж авахд ашиглаж боозох савхнуудыг бэлдэн тавьжээ. Гэвч савхнууд энэ үйлдэлд тохиромжгүй байсан тул даалгавар эвгүүтэд иргэн. Гэсэн эдэж хэрэг маш их хүчин чармаалт гарган авгалтайг дээш нь татаж чадсан боловч нүхээр тойруулж гаргах ямар ч боломжгүй байв. Тэгвэл одоо яах вэ? Шувууны дараагийн хийсэн үйлдэл хүн бүрийг цочирдуулсан юм. Тэр шувуу өөрөө дэгээ хийж түүнийхээ тусламжтайгаар нэгэн зэрэг хоёр авгалтаа гаргаж авав. Хэрэг үнэхээр зүн совингоор бос ухамсараар үйлдэл хийж байгааг батлахын тулд эрдэмтэд ахин нэгэн нэмэлт илүү хүндрүүлсэн туршилт тавь. Тэр тусгай савны ёроолд нь амттай авгалтаа хийж байршилжээ. Доош орох бүх зам хаалттай байхад түүнд хэрхэн хүрэх вэ? Мөчөр ашиглах уу? Үгүй ээ, энэ нь ёроолд нь хүрэхгүй. Эцэст нь биологч хэрээнд нэгэн санаа өгчээ. Тэр савны ёроолд таг байгаа бөгөөд төмөр утсыг хөшүүрэг боолсон ашиглаж онгойлгож боолно гэдгийг харуулсан. Хэрээнд яг юу хийхийг нь үгээр тайлбарлах боломжгүйч. Удалгүй тэр өөрөө учрыг нь олдог. Гэхдээ таг руу даруус онгойно гэдэг зарчмыг тэр үнэхээр ойлгосон болов. Ингээд биологч хөшүүргийг авчихв. Одоо шувуу авгалтыг гаргаж авахын тулд юу хийх вэ? Тэр дайхмар зүйл хийж эхэлдэг. Өмнө нь хэрэг чулуутай харьцаж байгаагүйч шилэн савны ёроол хэрхэн ажилдгийг ойж мохицоо шууд инженерийн шийдэл олсон байна. Түүний үйлдэлүүд зүн совингоор бос логик дүгнэлтээр үндэслэж байгааг энэ туршилт баталсан юм. Үүнийг батлах өөр олон туршилт бий. Шувуу хоолоо авахын тулд шилэн савны усны төвшинг дээшлүүлэхийг хэрхэн хичээж байгааг хараарай. Энэ туршилтын арай хөндрүүлсэн хувьд бүр байна. 3 шилэн сав байна. Голын сав руу чулуу шидэх боломжгүй. Учир нь амсран хэтэрхий нарийн. Гэхдээ энэ сав нь улаан савтай холбогдсон бөгөөд харин цэнхэр савтай холбогдоогүй. Хэрэг улаан сав руу чулуу шидвэл дунд савны усны төвшин нэмэгдэнэ. Харин цэнхэр сав руу хүнд зүйл хийсэн ч юу ч болохгүй. Хэрэг ахин нэг удаа шалгаж үзээд цэнхэрт чулуу хийх хэрэггүйг шууд ойлгодог. Энэ бол манай гарагийн бас нэгэн ухаалаг шувуу болох киатот юм. Энэ туршилтыг хараарай. Тотны өмнө 8 зам байх ба гол зорилго нь газрын самар авах. Самар шилэн доор байгаа тул шууд авах боломжгүй. Тэгэхдээ түүнд боовлингийн бөмбөг өгөхөд бүх зүйл өөрчлөгдөнө. Гайхалтай байгааз тэгвэл цаашаа бүр сонин зүйлс болох болно. Эвдэмтэн нөхөн урх хийснээр бөмбөгнүүд түүн рүү унана. Шувуу үүнээс ямар дүгнэлт хийх вэ? Нэг самар нүхтэй зам дээр, нөгөө самар нь нүхгүй зам дээр байна. Тот алийг нь онжих бол хамгийн чухал нь кя өмнө ийм туршилтанд огт орж байгаагүйч бөмбөг нүхнээс цааш өнхөрөхгүй гэдгийг санаж байгаа бөгөөд анхны орлогоороос ухаалаг шийдвэр гаргадаг. Тэр нүхгүй зам дээр байгаа самрыг сонгосон юм. Одоо та кятот болон хэрэг бол дэлхийн хамгийн ухаантай шууд гэдгийг мэдлээ. Гэхдээ хэн илүү ухаантай вэ? Үүнийг олж мэдхийн тулд эрдэмтэд нэгэн туршилт хийжээ. Дөрөв нь маш энгийн. Дөрвөлжин савн дотор самар байна. Самрыг агш талаас нь хамаагүй гаргаж авах боломжтой. Гэхдээ тас бүр төр өөрийн гэсэн онцгой арга барил хэрэг болно. Жишээ нь нэг тас нь жижиг хаалга онгоосох хэрэгтэй бол нөгөө тас нь ямар нэгэн зүйл шургууж босох нүх байна. Шууд альж талаас эхлэх боломжтой. Эхний туршилтад самрыг олсоор уйж татаж гаргаж авч босгоор бийджээ. Ингээд туршилт эхэлж тойд төрүүлээд орсон. Тэр олсыг татах хэрэгтэй гэдгийг шууд ойлгов. Хэрвээ хувьд самрын оронд агуултаа уйсан бөгөөд тэр ч мөн адил өөр зүгээд татах хэрэгтэй төвөггүй ойлгожээ. Одоогоор онооны харьцаа 1-1. Дараагийн үйл илүү хэцүү. Олсыг авчихсан тул өөр шийдэл хайх хэрэгтэй. Тот ажиглаад хайрчгны нэг талд хаалга байгааг анзаарна. Тэр хаалгыг онгойлгож одоо толгоогоо дотогш оруулах зориг гаргах хэрэгтэй бөгөөд кя үнийг төвөггүй хийдэг. Хэрээний ээлж ирлээ. Тэр ч бас хаалгыг онгойлгохоо мэдсэн боловч хайрчг руу толгоогоо оруулахаас айв. Тиймээс тэр толгоогоо эрсдэлд оруулахгүйгээр даалгаврыг биелүүлэхээр шийдэж мөн шагналаа авч чаддаг. Одоо харин хаалганы бариулыг аваад 3 дахь туршилтаа эхлүүлчихье. Тот бөмбөгний тусламжтайгаар самрыг унгаахыг оролдож байгаач харамсалтай нь энэ удаа буруу нөхийг сонгожээ. Ором нь хугарсан тэрээр дүрмийг зөрчиж савыг тэр жигт нь ганхуулж уурлаж эхэлнэ.
Энэ бүдүүлэг агнж гисэн эцэст нь үр дүнд хүрсэн юм. Гэхдээ ийм ловер хийснийхэн төлөө түүнд оноо өгөөгүй бөгөөд дахин дүрм зөрчихгүй тулд савыг нь маш сайн бэхэлсэн байна. Одоо шувуу уур уцаараар биш, дахиа илүү идэвхтэй ажиллаж эхэлнэ. Удалгүй энэ нь үр дүнгээ өгч Кят зөв нөхийг олж түүн рүү бөмбөг шиддэг. Хэрээний хувьд ч мөн адил бөмбөг шидэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд нэлээд хурдан хүрдэг байна. За дараагийн даасвар уус өмчөж ёсоор тод эхэлж байна. Тэр нөхрөө савх шургуушхыг оруулах боловч түүний махир хошуугаар үүнийг хийх нь маш хэцүү. Гэхдээ тэр энэ удаад савраа ашигладаг. Энэ цовруус туршилтууд эдгээр хоёр шувууны оюун ухааны чадвар үндсэндээ нэг төвшөнд буюу хоёулаа шувууны ертөнцийн Эйнштейнүүд гэдгийг харуулсан юм. Ингээд шуудын талаар яриагаа дуусгахын өмнө хэрээн дээр хийсэн хамгийн хэцүү туршилтуудын нэгийг харуулъя. Нарийнхан тунгалаг хайрцагт мах хийн. Дараа нь тэр маханд хүрэх боломжтой урт савхыг өөр хайрцагт хийж хэрвээ хошуугаараа хүрч чадахгүйгээр байрлуулна. Харин одоо энд анхаарлаа хандуулсараа. Маханд хүрэхэд урт нь яагаад ч хүрэлцэхгүй богино савхыг олсоор уяад дүүжсэн байна. Энэ богино савхаар хайрцагт байгаа урт савхыг татаж гаргаж ирээд түүгээрээ махыг даргаж авах боломжтой. Хэрвээ ийм гайхалтай схемийг бодож олж чадах болов уу? Тэр яг л шатрын тогсогч шиг өөрийн үйлдэлээ хэдэн ашигмын өмнө төлөвлөж чадах уу? Одоо хэрээний үйлдэлийг харцгаая. Эхлээд шуу эргэн тойрноос судалж бүх зүйлийг ойлгохыг хичээдэг. Тэр хошуугаараа хүрэх боломжгүй урт савх хайрцагт байгааг, мөн тунгалаг хайрцагт мах байгааг харж байна. Яах ёстой вэ? Тийм ээ, энэ үнэхээр гайхалтай. Эвдэмтэд нүдэнтэй ч итгэж чадсангүй. Хэрээний оюун ухаан өмнө нь бидний бодож байснаас хамаагүй өндөр байжээ. Одоо бүгдээрээ нохоон дээр хийгдсэн хамгийн гайхалтай туршилт руу орцгоё. Энэ бол Германд амьдардаг байсан Рико нэртэй нохоо юм. Тэр бол хүндрэлтний түүхэн дэх хамгийн ухаантай нохоо гэгддэг. 1999 онд энэ нохоо зурагтаар гарсан гайхалтай туршилтаар бүхэл бүтэн шинжлэх ухааны ертөнцийг цочордуулсан юм. Эрдэмтэд энэ нэвтрүүлгийг хараад маш их шууган дэгдээсэн тул судлаачид хөөрхийн нохоог лабораторид авчирч бүтэн 3 жилийн турш түүн дээр туршилт хийжээ. Тэгвэл энэхүү дуушаант туршилтын гол утга учир нь юунд байсан бэ? Нохоон эргэн тойронд 200 орчим тогсоом үүссэн байна. Нохоо нэгээс бусад бүх тогсоомны нэрийг мэднэ. Хөтлөгч сансаргүй байдлаар нэг карт гаргаж ирэхэд түүн дээр зурх гэсэн дүрс байх бөгөөд Хико түүнийг олж авчих ёстой. Нохоо энэ тогсоомны нэрийг мэддэг тул төвөггүйхэн олж эзэндээ авчирдаг. Харин үүний дараа итгэмээргүй зүйл тохиолддог юм. Миний хэлсэнчлэн 200 тогсоомын донд нохоо зөвхөн нэг л тогсоомны нэрийг мэддэггүй. Тэгээд хөтлөгч яг тэр тогсоомыг авчихыг хүсдэг. Энэ бол BVP гэдэг нэртэй бөмбөг байв. Нохоо ажилдаа орсоо. Тэр бусад бүх тогсоомнуудын нэрийг мэддэгч гэсэн түүнээс авчихыг хүссэн тогсоомны нэрийг огт мэдгүй тул бүгдийг нь шалгаж үзээд үлдсэн ганц тогсоомыг л авчих ёстой гэдгийг тэр ойлгожээ. Рико даасгыг 100% биелүүлж чадлаа. Антин үгүйсгэх дараалалаар сэтгэж чаддгийг эвдэмтэд анх удаа харсан нь энэ юм. Энэ үнэхээр хүн бүрийн тархийг ёстол дээлдлэх шиг болсон. Үүнээс өмнө зөвхөн хүмүүс л ийм зүйл хийх чадвартай гэж үздэг байв. Зүгийн дорвны оюун ухааны чадварч таныг багбуу гайхшруулах болно. Энэ бол дэлхий дээр хамгийн ялагдшгүй айдасгүй төрөмгийн амьтдын нэг юм. Тэдний зузаан ашиг алсан чадаж дийгдэггүй. Крюгерийн үндэсний цэцэрлэг түрээлэнд Стофл нэртэй зүгийн дорог эмэгчэнтэйгээ хамт амьдардаг. Тэд хашаанаасаа байнга гарч бусад амьтдад төвөг өддөг байв. Тиймээс цэцэрлэг түрээлэнгийн ажилтнууд хаалгыг давхар төгжээгээр төгжиж, дээд төгжээг нь бүр төмөр утсаар ороож эхэлжээ. Гэхдээ хамгийн гайхалтай нь Стофл яаж гар гаргаа сорж байдаг. Үүнийг хараач тэр доод төгжээг онгоосгоод дараа нь дээд төгж рүү авирч түүнийг татах үед төмөр утаснаас болоод онгохгүй байгааг ойлгодог. Тэгмэгцээ тэр утсыг төгжөнөөс суллаж татаж эхлэн. Гайхалтай. Үүний дараа хүрээлэнгийн ажилтнууд хашааны хаалгыг цоожоор төгчвэс өөр аргагүй болсон ч Стофл яаж гарахаа бас л бодож орсон. Тэр зүгээр хашааны доогуур газар ухаж гарц гаргажээ. Дараа нь түүнийг харгацчдын бодлоор яагаад ч зүгтаж чадхааргүй өвөрмөц нэгэн Алькатрас руу шилжүүлв. Гүн сөөвтэй тус доогуур нь ухах боломжгүй. Тийсэн хэдиж хашаан дотор нэг мод уруудаг байв. Стофл модноос том мөчөр тастаж аваад түүнийг хашаа давхад ашиглах сэдэл олжээ.
Үүний дараа ажилчид хөөрхийн модыг тайрч хаяв. Гэвч энэ нь ч зүгийн доргыг зогсоосонгүй. Тэр зүгээр л хашааны ойролцох чулуунуудыг цогцолж шат бозмон ашигласан. Дараа нь ажилчид бүх чулууг хашаанаас цэвэрсэн ч энэ нь мөн л тус болсонгүй. Стофл шавраар бөмбөлөг хийж түүнийгээ чулууны оронд ашиглаж эхлэв. Энэ байдал дахин үргэлжсээр л байлаа. Энэ зүгийн доргыг хашаанд хичнээн хорих гэж оролцсон ч тэр үргэлжил гахтарцсан олдог байв. Түүний осгоо самбаа ажилчдыг айлгадаг. Энэ бүхэн юу ч биш бөгөөд нэг удаа оргохдоо Стофл аслангуудын хашааны хаалгыг онгоосхийг оролдож тэднийг бараг л сулших шахсан. Аз босгод түүнийг цаг тухайд нь анзаарсан байна. Мөн энэ зүгийн дорог хэрс хазаж шөнөөр асран хамгаалагчдынхаа гэрт нэвтэрч цонхыг нь хаглан эхнэрийг нь айлгаж агсан тавьдаг байжээ. Ийм л хэрэг явдлууд гарсан байна. Амьтдын оюун ухааныг дутуу үнэлж хэрхэвч болохгүй. За үүгээр өндөрлөж байна. Лайк дарж, суугт бүртгүүлж, өмнө оруулсан сонирхолтой бичгүүдийг бас үзэхээ мартаоцай.